Metapius Danichus. Are you ready? Төсөөлдөө чи өөр ертөнцид аялах хүчтэй болсон гэж бодъё. Нэг өдөр чи шинэ ертөнцид очиход өдөр бүр хэрэгэлдэг зүйлс чинь маш өндөр үнэтэй зарагдаж байгааг мэднэ. Тэнд бид Метуса гэдэг охинтой танилцсанаа. Тэр нэгэн мөчөд уулын цохионоос унаж байх үедээ ухаан галдаас ирэхэд ногоон тал дунд хэвтэж байв. Тэр юу болсныг санах гэж оролдтол өөрийг нь хэн нэгэнд түлхэж унагасныг сандаг. Тэрээр эцэг их ах дүүгээ ослоор алдсан байв. Тэр өөрийгөө үгсэн байж магадгүй гэж бодсон ч ах нь Отоку буюу аним тоглоом сонирхдаг хүн байсан болохоор түүний хэлдэг үг нь санаанд нь орно. Хэрвээ үлсэж өвдөж байвал чи үхээгүй. Тэгээд битүүсээ өөрийгөө өөр ертөнцид ирсэн гэдгээ сайн нэг ойлгож ухаарна. Тэр орчимдоо юу ч олдохгүй өдрүүдийн турш алхаж байгаад Колет гэдэг охинтой таарна. Колет түүнийг гэртээ авчирна. Гэхдээ тэдний хэл өөр байлаа, ойлголцохгүй байв. Тэгсэн ч Метуса өөрийгөө танилцуулж чадна. Колет нэрийг нь мэдээд маш их баярлана. Өглөө нь Метусаас ирэхэд бие нь бүрэн эдгэрсэн байв. Тэр орчноо ажиглаад энэ дэлхий маш энгийн, хөгжөөгүй гэдгийг ойлгоно. Колет түнд санаа зовж байсан ч Метуса эрүүл болсноо үзүүлнэ. Тэд хамтдаа ургамал түүхээр явхад Метуса Колетийн ах нь өөрийг нь хамгаалдаг байсан шиг хамгаалмаар санагдана. Гэтэл гэнэт чоннууд гарч ирэн Метуса Колет хоёр мод руу авирч өөрөө чоннуудаас зүхтана. Гэвч тэнд бүдэрч унахад чон дайрах мөчөд тэр гэнэт алга болж өөрийгөө Японд байдаг байшинда ирчихсэн байдаг. Тэр барьж явсан чулуугаа хараад энэ бүгд зүүд биш гэдгийг ойлгоно. Дараа нь ахийнхаа сааданд халаасны хутга зэрэг зэвсгээ авч Колетыг аврахаар шийднэ. Тэр дэлгүүр рүү буцаж очиод чоннуудад анхаарал хандуулж перц болон халуун ногоогоор тэднийг сохолж хутгаар нэгийг нь ялж чадна. Үлдсэн чоннууд нь зогтдог. Метуса өөрийгөө ухаан алдна. Ухаангүй байхдаа тэр хачин газар сэлж байгаа юм шиг санагдаж аз авчирдаг Нико буюу Азийн муурны хөшөөтэй уулзнаа. Муур өөрийгөө цэвэр энергиээс бүрдсэн дээд түвшний амьд биед гэж тайлбарлаад зүгээр зугаад гаргах гэж түүнийг ажиглаж байгаа гэдгээ хэлнэ. Метуса уулнаас унахад санамсаргүйгээр муурны хүчний хэсгийг авсан байжээ. Муур тэр хүчийг түүнд үлдээж одоо тэр хүссэн газараа төсөөллөөрөө очиж чаддаг мөн маш хурдан эдгдэг хүчтэй болсон гэж хэлнэ. Метуса хэл ойлгох чадвартай болмоор байна гэдэг хүсэлт гаргахад муур түүнийг нь ч бас түүнд өгнө. Сэрхэд тэр дахиад Колетийн гэртээ бүрэн эдгэрсэн байв. Энэ удаа тэр Колетийн үгийг ойлгож чадна. Колет гайхаж чи яаж гинэд ярьж чаддаг болчих вэ гэж асуухад Метуса миний ухаан санаа одоо л бүрэн орж ирж байгаа шиг байна гэж худлаа хэлнэ. Колетийн аав охиноо аварсан талархаа түүнд алт өгдөг. Метуса энэ ертөнцийн түвшинд доогуур байгааг ойлгоод дэлхийг бараа авч ирж зарвал их ашиг олж болох юм байна гэж хэлдэг. Тэгээд түүний адал явдал жинхнээсээ энэ өчөөс эхэлдэг. Метуса алт зарам мөнгө хийх санаатай байлаа. Тэр бодов. Хэрвээ миний энэ чадвар алга болчихвол яах вэ? Тиймээс хоёр ертөнцид аль алинд нь хангалттай мөнгөтэй байж амар тайван амьдрахыг хүсв. Түүний зорилго бол нийт 2 тэрбум йен буюу ойролцоогоор 20 сая доллар хурааж хадгалах байлаа. Тэр юу зарж болох талаараа бодож эхэллээ. Шүдэнз, асаагур, бүр жорлонгийн агаар цэвэрлэгч хүртэл энд маш үнцэнтэй юм шиг санагдав. Тосгоны ирчүүдийг ярилцаж байхад Метуса энэ нутгийн эзэн бол хааны тухай мэдэж авна. Тэгээд тэр нийслэл хот руу явхаар шийдэв. Гэхдээ Колет түүнийг сонсоод түүнийг яваасаа гэж хүссэнгүй. Метуса түүнд нийслэлд намайг хүлээж байгаа найзууд байгаа. Дараа нь буцаж ирнэ гэж амлажээ. Өглөө нь тэр морин тэрэг хөлөглөж нутгийн эзний хот руу хөдлөлөө. Энэ нийслэлд хүрэхээс өмнө дэмжлэг авах төлөвлөгөө байв. Замдаа явхдаа Метуса гэнэт би угаалга хийгээгүйгээс болоод муухай өмнөртөж байна шүү дээ гэдгээ сайн нэг ойлгоно. Тэгээ жолоочд түр буугаад ахыг гэд хөнгүү газар бууж шууд өөрийгөө Японд байгаа байшин руугаа шилжүүлж чаддаг. Тэндээ сайхан шөгшөөрт орж дараа нь бүх хөрөнгө мөнгө болон хувиргадаг. Интернетээр хайлт хийж хэлний чадвартайхаа ачаар гадаад сайтууд руу төвгүй олно. Тэр Wolfgang буюу Чоны соёо нэртэй хувийн хамгаалалтын компани талаар мэдэж аваад Google газрын зураг ашиглан тэдний байрлал руу шууд очиж чадна. Өмнөд Африкт байрладаг энэ компани хамгаалагчид
мөнгө өгч дотгош ормогцон удирдагчтай нь уулздаг. Метуса түүнд өөр ертөнцид алтаа үзүүлэхэд тэр хүн нэг ширхэг $200 орчмын үн хүрнэ гэж үнэлжээ. Ингээд Метуса зорилгодоо хүрэхийн тулд 80,000 алт цуглуулах ёстой гэдгээ тооцоолж чадна. Тэд тохиролцож Метуса өөрийгөө хамгаалахын тулд буу болон буудлагын сургалтанд орно. Тэр интернетээс илүү сайн судалгаа хийж ямар бараа энэ ертөнцид хамгийн ашигтай зарагддаг болохыг бодож гарна. Мөн гялалтсан соёл чимэглэл тусгаалan хийсэн хувцас захиална. Бүх бэлтгэлээ базаасныхаа дараа Метуса дахин нөгөө ертөнц рүүгээ шилжин очно. Очоод нутгийн эзэнд ордонд очиход харуулууд та уулзах цаггүй бол дотгош оруулахгүй гэдэг. Гэтэл гэнэт нэгэн тэрэг өнгөрөхөд тэр тэрэгд эзний хөвгүн явж байдаг. Метуса ухаалаг арга бодож олно. Тэр тэрэгний урд тал руу төрүүлэн шилжих аргаараа шилжээд галын наадам шиг дуу гаргадаг. Бяцхан дэсрэх бөмбөг буюу солио дасааж мордыг зочино. Морд жолоодлогоо алдаж тэр рүү дөхөж ирээд Метуса намайг дайрчихлаа гэж дүр эсгэн газар ундаг. Хөөгөө сандарч түүнийг авч явж тусалнаа. Тэр сэрсэн дүр эсгэн нутгийн эзэн Клаус хэмээх сайн санаатай хүнтэй уулзна. Клаус түүнд уушлалт хүсэж Метуса тэд найрсаг хүмүүс болохыг нь анзаарна. Алзаар. Дараа нь тэр өөрийгөө алс холын Япон гүрнээс ирсэн язгууртан гэдгээ танилцуулна. Түүний гоё хувцсыг хараад Клаус үнэхээр итгэнэ. Метуса зэрлэг араатан дайруулж хамт яваа нөхдөөсөө сасан гэж худлаа хэлв. Гэхдээ энэ хотын хүмүүс намайг аварсан тул талархлаа илэрхийлэн ирсэн юм гэдэг. Тэр Клаус Швейцарын армийн хутаг бэлэглэж түүнийг маш их гайхшуулна. Клаус түүний дараа хаашаа явах гэж байгаа асуухад Метуса би нийслэл рүү явах гэж байна гэж хариулдаг. Орой болоход өгч байхад Клаус түүнд өглөө морин тэргээр яваарай гэж хэлв. Гэвч Метуса надад мөнгө байхгүй гэж хариулна. Клаус гайхав. Учир нь тэр бэлэглэсэн хутаг нь дор хаяж хэдэн 10 алтны үнэтэй байжээ. Тэгээд Клаус түүнийг өнөө шөнө энэ хонхыг нь зөвшөөрдөг. Гэвч дотроо түүний хэн болохын талаар эгэлзэж бодож гайхаж байлаа. Өрөөндөө очиод Метуса гоё даашинзаа өмсөд гэр бүлийн оройн хоолнд оролцлоо. Клаус эхнэрээс Ирис, хөвгүүдээс Алекс, Тео, охиноо Беатрис гэж танилцуулдаг бүгдийг. Хоол идэхдээ Метуса гайхав. Эд чинь язгуурдах хүмүүс мөртлөө хоолн жоохон чанаргүй муухай амттай юм а. Гэхдээ соёлтой байхын тулд тэр чимээгүйхэн бүх хоолыг иднэ. Хоолны дараа Клаус түүнийг чи үнэндээ хин юм бэ гэж асуугаад тэгэхэд Метуса эцэг их маань нас барсны дараа миний улсад хин хаан болох талаар маргаан гарсан. Би амь нас хамгаалахын тулд зугцсан юм гэж худлаа түүх зохионо. Клаус түүний яриаг сэтгэл хөдлөж Метуса шинэ амьдралаа эхлүүлэхийн тулд би энэ сувдан зүйлтэй алт болгож зарах гэсэн юм гэв. Гэтэл Эрис зочирдож яаж бүтэн сувдан зүйлттэй байх вэ? Манай ертөнцид суд боош маш ховор бараг байхгүй шүү дээ гэж хэлнэ. Метуса тэгвэл би танд бэлэглэе гэхэд бүр их гайхаж орхино. Клаус тэгвэл энэ зүйлтийн үн хэд бол гэж асуугаад Эрис энэ бол үндэсний баялаг шиг зүйл. Үүнийг алт мөнгөөр хэмжих аргагүй гэж хариулна. Клаус тэгвэл дуудлага худалдаанд оруулъя гэхэд Эрис үгүй хүмүүс үүнийг мэдвэл бидний араас бид нарыг алхаар ч хөөж магадгүй гэж хэлдэг. Метасус анх зүйлтэй өгч эзний итгэлийг олж хөрөнгө босгох санаатай байсан ч одоо инх нь аюултай гэдгийг сайн нэг ойлгоно. Тэр тэгвэл зүйлтийг хэсэг хэсгээр нь салгах гэж хэлэхэд Эрис бараг уурлана. Метас зүгээр л жижиг дэлгүүр нээхэд хэрэгтэй алтал хүсэж байна. Надад ээжийн минь санагдуулж байна гэж зөвлөнө гэж хэлэхэд Клаус болон Эрисийн сэтгэл хөдлөж зөвшөөрдөг. Дараа нь Тео таны хутаг үнэхээр гайхалтай өөр ийм зүйл байна уу гэж асуухад Метаяа эвхдэг жижигхэн хутаг гаргаж ирдэг. Нэг алтаар зарж болно гэв. Теож тэр даруй худалдаж авна. Энэ Метасыг дэлхийн үнд цэнтэй харьцуулбал 10 дахин ашигтай 8 байдаг. Беатрис та ямар дэлгүүр нээх гэж байгаа юм бэ гэж сонирхоход Метаяс эмэгтэйчүүд зориулсан гой сайхны болон гоёл чимэглэлийн зүйлс зарна. Бас зарим хүнс хийж болох юм гэж хариулдаг. Клаус түнд харин тариа ургац сүүлийн үед муудаж байгаа гэж анхааруулдаг. Метаяс ахыхаа зааж өгсөн мэдлэгээр тариаг байнга нэг талбай тариад байвал хөрсөн ядардаг. Ээжлэн тарих ёстой гэж тайлбарсан байдаг. Клаус түүний мэдлэгт гайхаж тэд шин санаануудаа бүтээл гаргах талаар ярилцаж хөгжилтэй өрөөг өнгөрөөнө. Гэвч Метаяс гэр бүлээ санаад нулимс туслуулна. Клаус түүнд тайвшруулахад нь тусална. Маргааш нь Метаяс эзэн Клаусын өгсөн алт
зөвшөөрлийн бичгтээ нийслэл рүү мордож түүнийг хамгаалахаар хэдэн зарснаар дагалдан явна. Ингээд тэд баяр хөөртэйгээр аялалтаа гарч нийслэлд хүрээд эзнийхээ загтлыг ачаар дэлгүүр байр олно. Тэр дэлгүүрээ нээж дэлхийн хямдхан дэлгүүрүүдийн бараануудыг байрлуулж бат зарим тансаг зүйлсийг ээлжлэн тавина. Ингээд Метавасын хоёр ертөнцийн дэлгүүр албан ёсоор нээгддэг юм. Өдөр өнгөрөх тусам дэлгүүр нь хүн орж ирэхгүй байлаа. Метавас тайвнаар байв. Удахгүй хүн ирнэ гэж өөрийгөө зоригжуулсан ч дараагийн өдөр ч бас нэг ч үйлчлүүлж ирсэнгүй. Тэр санаа зовж эхлэв. Яагаад хүн ирэхгүй байгаа юм бол гэж бодон суутал эцэст нь хідэн охид дэлгүүрт орж ирлээ. Метавас баярлсандаа бараг уйлах шахав. Охтууд дэлгүүрийг тойрон сонирхож үзэн байгаад нэг зүйл дээр анхаарлаа хандуулав. Тэр үед Метавас энэ бол загас цэвэрлэхэд зориулсан арьс хуулах багаж юм гэж тайлбарлав. Гэтэл охид гайхаж орхино. Тэдэнд ийм зүйл огт байхгүй байлаа. Охтууд бусад зүйлсийг ч харсан ч эцэст нь юу чухалж авсангүй. Метавас одоо яана гэж сандарч эхэлтэл нэг охин шампун харж энэ юу юм бэ гэж асуухад Метавас энэ бол гэмтсэн үсийг зөөдрүүлж гялцуулдаг иж хидтэй шингэн гэж тайлбарлав. Гэхдээ үнэн 8 мөнгө байсан тул охтууд хэд үнэтэй юм бэ гэж хэлээд яахваар шийддэг. Метавас тэдний араас гүйжчихэд үнгүй туршиж үзээрэй гэж шампуныг өгч санал болгов. Гэвч охтууд бид хоол идмээр байна гэв. Тэр үед Метавас дахин үйлчлүүлж ирэх эсгээ мэдэхгүй байсан тул за би хоолч бас өгье зүгээр л байгаарэ гэж гуйлаа. Охтууд дургүйхэн зөвшөөрөв. Метавас баярлсандаа уйлчлав. Тэр нэг охины угаалгын өрөө рүү дагуулan оров. Найзууд нь юу болох гэж байна гэж санаа зовж байсан ч охин халуун шгшүүрт орж үзээд гайхаж сэтгэл нь ихэд хөөрөв. Метавас түүний үсэн шампун дөрхөж дараа нь биеийг нь угаалгын шингэн өгч туршуулав. Үсийг нь сэнсээр хатаахад охин эн чинь ич шидүү гэж алмаарнаа. Тэр охины үс зөөлөн гэлдсэн болсонд бүгд гайхшин шампун биеийн угаалгын шингэн хоёулыг нь худалдаж авнаа. Метуса бас нэгэн зүйлд зарж чадлаа. Удалгүй охтыг гидсэн өсөж дуугарч эхэллээ. За хоол хийгээд гал тогоо руу явна. Гэхдээ охин түүний мод хэрэглэхгүйгээр гал гаргаж байгааг хараад чи чулан байна штэ гэж айцгаалаа. Гэсэн ч удалгүй Метуса босч ирээ шүл авчирлаа. Охид амсаж үзээд ямар амттай юм бэ гэж биширнэ. Энэ үнэндээ түргэн шүл байв. Дараа нь тэр загас гаргаж ирэхэд охид бүр зочирдно. Метуса юу болчихов вэ? Би буруу юу хийчих вэ гэж гайхсанд охид амтсны дараа бүгд дуртай боллоо. Ингээд Метуса дараагийн хоолнуудаа гаргаж бүгдийг нь нэг шидийн амттай болгож өглөө. Явахынхаа өмнө тэр охидод энийг хамт ажилладаг хүмүүстэй өгөөрэй гэж шоколад бэлгэлээ. Метуса анхны худалдаагаа хийсэндээ баярлаж одоо тэд намайг бусдад хэлэх байх гэж найдана. Гэвч охид шоколад барин энэ чин шолмын ич хидийн амттай юм байвал яана гэж айцгаалаа. За юу гэсэн тушаасныг нь дагуу хамт ажиллах ёстой өгөө гэж шийддэг. Тэд шоколадоо тогооч Мерселд авчирд тэр бол тэдний эзнэнгийн байшингийн ахлах тогооч байв. Мерсел шоколадыг амшиж үзээхэд охид айж байсан ч тэр ямар гайхалтай амт вэ гэж баярлана. Тэр энийг хаанаас авсан юм бэ гэж асуухад тэр яг тэр үед эзэгтэй орж ирэв. Охид бүх зүйл болсон явдлыг тайлбарлаж өгч эзэгтэй шампун худалдаж авахар туршиж үзэхээр шийднэ. Мерсел охтоос та нар загас идсэн үү гэж асуухад охид тийм ээ шинэхэн загас байсан гэж хариулдаг. Гэвч эзэн гайхна. Хамгийн ойрын загасчны досн хүртэл морин тэргээр явхад 10 хоног зайтай шүү дээ. Тэгэхээр яаж шинэхэн загас байж чадах юм бэ гэж бодов. Нийслэлд болсон энэ сонин явдлын дараа эзэн тэр тогооч Мерселийг Метусагийн нууцыг мэдхээр илгээхээр шийддэг. Мерсел дараагийн өдөр Метусагийн дэлгүүрт ирлээ. Тэр дэлгүүрийн бараануудыг сонирхож үзээд загас цэвэрлэгч багжийг нь хараад энэ сонирхолтой юм байна гэж хэлв. Тэр хэдэн зүйл сонгож аваад төлбөрөө хийх юм та яагаад загас цэвэрлэгч зарж байгаа юм бэ? Манай нийслэл чинь усч байхгүй, загасч байхгүй шүү дээ гэж хэллээ. Тэр үед Метуса тийм ээ, тийм болохоор л тэр охид загас идэхэд тэгж их гайхаж байсан юм байна гэж бодов. Мерсел түүнээс та надад загас зарч болох уу гэж асуугаад тэр өөрийгөө Ренегийн гэр бүлийн тогооч гэж танилцуулна. Урд нь ахлах тогооч байсан хүн өвдснөөсөө хойш тэр ажилд орсон байжээ. Одоо тэр айлын охин Аделийн насанд хүрсний баярыг хүлээн авалтыг бэлдэж байгаа. Энэ бол язгууртны охид нийгэм танилцах чухал ёслол байлаа. Гэвч Рене гэр бүл саяхан язгууртны зэрэг авсан тул бусдыг төдийлөн хүндэл хүлээхгүй байв. Тиймээс Марсел хэрвээ би шинэхэн загас хийж чадвал бүгдийг гайхуулах юм байна гэж боджээ. Метуса түүнд тусламар санагдан би бүх төрлийн асуудлыг шийдэж өгдөг зөвлөгөөний үйлчлэлд үзүүлж чадна гэж санал болгов. Удалгүй эзэн Рена түүний эхнэр хоёр нь ч Метусагийн дэлгүүрт ирж хоол амталж үзэхээр болов. Метуса янз бүрийн хоол хийж өглөө.
Бүгдэнд нь маш их таалагдсан тул эзэн түүнд манай баярын хоолыг хийж өгөөч гэж гуйв. Гэхдээ Метуса зүгээр хоол хийх нь сонирхолгүй бай. Би бүх арга хэмжээг бүрэн зохион байгуулмаар байна гэж хэлдэгэ. Хувцас үзүүлбэр чимгэл бүгдийг гэж хэлэв. Эзэн гайхсан ч зөвшөөрдөгөө. Явахынхаа өмнө эзэн эхнэр надад дахин шампунь биеийн шингэн өгөөч гэж гуйхад Метуса илүү тансаг хөлбөрийг нь гаргаж ирээд өндөр үнээр зарлаа. Дараа нь Метуса Ренагийн байшин руу очин Марселийн хамт гал тогоонд ажиллав. Тэр зочдод хүрэлцэхгүй хэмжээний хоол байхгүй бол энэ доромжлол болно гэж хэлв. Метуса том хэмжээний хоолны жор хайж тогооч нарыг удирдан зааварлаж эхлэв. Дадлаг хийж байх үед Адель ирж Метусаг түүнтэй хамт дэлгүүр рүү буцаав. Тэр хамгаалагчдыг гадаа үлдээгээд Аделийн хэмжээг авахар хэрэгтэй гэж хэлв. Дараа нь Аделигийн нүдийг халахлаж түүний дэлхийн тал руу Японд байгаа хувцсын загварын газар авчирдаг. Тэнд нэг эмэгтэй Аделийн биеийн хэмжээг авч олон төрлийн дайшинсны загвар гаргаж ирлээ. Метуса хувцсыг тэр эмэгтэйд даатгаж орхив. Метуса Аделиатай ярилцж ээж аав чинь чамайг энэ арга хэмжээнд сайн харагдуулахын тулд маш их хичээж байна. Тиймээс бид амжилт гаргах ёстой гэж хэлв. Адель түүнийг ойлгож би ч бас энэ үдэшлэгийг хамгийн сайхан болно гэж шийддэг. Удалгүй Метуса баярыг бэлтгэлдээ дарагдан дэлгүүрээ нээж амжилгүй завгүй боллоо. Тэр завгүй байх хоорондоо хэн нэгэн хаалгыг нь тогшин дэлгүүрт нь орж ирэхэд гэж оролдож байв. Баалын үдэшлэгийн өдөр ирлээ. Эхэндээ язгууртнууд идэж буй хоолндоо тэмч сэтгэлдтэй байсангүй. Рене бүх зочдод талархал илэрхийлэн одоо тоглолт эхэлнэ гэж хэлв. Өшиг нээгдэхэд Метуса чанга яригчаар ярих эхлэхэд тэр Аделийг тайлцуулан охин цагаан дайшинстай гарч ирэв. Бүх хүн түүнийг үнэхээр үзэгсэнтэй гэж бодож дайсны загварыг биширч байв. Тэд гинэт гэргийн тойронд нь цэцэгсийн талбай хараад гайхаж ихсэнд энэ Метусагийн ашигласан проектор байжээ. Удалгүй Адель хуйг өмсөж баатар шиг хувцсан гарч ирэхэд Метуса үзэгчд зориулан үлгэр шиг зүйл ярьж эхэлнэ. Хүмүүс гайхан бишир сүүлийн хувцас солил хийхэд бүгд алгадшив. Аделийн өөрийгөө албан ёсоор танилцуулж язгууртнуудыг баярлаж хөөргөв. Үүний дараа Метуса энгийн хоолноос гадна гадаадын тусгай хоолнууд нь ч байгаа гэж зарлав. Хүмүүс үзэхдээ тэнд загас байсан бөгөөд бүгд гайхаж энийг идэж үзэж болох уу гэж асуув. Гэвч идэж үзэхэд үнэхээр маш гоё амттай байв. Бүх зүйл сайхан болж байтал гинэт нэгэн Метусаг барьж авав. Тэр нь Ирис байлаа. Ирис түүнийг Клаус руу авчив. Би хэд хэдэн удаа дэлгүүр чинь очисон байн хаалттай байсан. Юу хийж байгаа юм бэ гэж асуулаа. Метуса би ажилтай байсан гэж тайлбарлаж байтал нэг тоогооч ирж хоол дуусч байна гэж орилов. Метуса бид хоёр дахин их хоол бэлдсэн шүү дээ гэж гайхав. Гэвч зочид шинэ амттай хоолнд хэд их дурлсан тул бүгд ихээр идэж байжээ. Тэр яаралтай гал тогоо руу гүйж очив. Бүгд урам хугарсан байгааг харлаа. Тэгээд Марсел урамшуулж бидэнд хийж болох зүйл байна. Төмөс байна шүү дээ. Шарсан төмөс хий гэж хэлв. Удалгүй шарсан төмөс амттан гаргаж ирэхэд бүгд баяртайгаар идэв. Язгууртнууд бүгд ид шидийн үдэшлэг байлаа хэмээн багтав. Бүх зүйл төгс болж баяр маш амжилттай болж өнгөрдөгөө. Баяр дуусны дараа Метуса дэлгүүрээ дахин нээв. Одоо үйлчлүүлэгч олон болж тэр баярыг ажиллаад 260 алт олсон байдаг. Энэ баг 26 сая йен гэсэн үг юм. Тэр арга хэмжээнд дээр авсан зургуудыг язгууртнуудад өндөр үнээр зарах боломжтой болжээ. Гэтэл нэг өдөр нэг ир орж ирээд надад загас өг гэж сүрдүүлв. Метуса манай загас байхгүй гэж хэлэхэд ир уурлаа. Наа загасаа үгүй бол хохин шүү гэж сүрдүүлвэ. Тэр өөрийгөө бараан Туркийн тоогооч гэж танилцуулв. Би тэр Балт орсон манай эзэн одоо ердийн хоолнд дургүй болсон. Хэрвээ надад тэр загас байвал би бас тийм амттай хоол хийж чадна гэж ууртай хашгирнаа. Метуса би загас зардаг хүн бишээ гэж тайвнаар хэлэхэд тэр улам уурлан. Гэвч яг тэр үед Ирис гинэд орж ирлээ. Тэр чи яагаад бидэнд дахиж ирэхгүй байгаа юм бэ гэж инээмсэглэн асуулаа. Метуса нүдэндээ нулимстайгаар энэ хүн намайг сүрдүүлж байна гэж хэлв. Клаус ч бас орж ирэв. Тэр ир рүү хүйтнэр харлаа. Айсан тогооч хулгайч шиг зүхтан гүйж зүхтваа. Үүний дараа Ирис Клаус хоёр Метусаг дагуулan хамт буцаж очлоо. Түүнийг халамжилж гэр бүл шигээ дулаахан өгтөн. Метуса Ирис Клаус хоёр гэртээ авчирмагц түүнийг Беатрисийг ухтан авч чи сүүлийн үед юу хийж байсан юм бэ гэж асуув. Тео инээмсэглэн тэр Аделийн үдэшлэгийн зохион байгуулсан шүү дээ. Хоол тоглолт гэд бүгд гайхамшигтай байсан гэж хэлв. Беатрис атаархаж би яагаад тэрэнд очиж чадаагүй юм бэ гэж уурлав. Ах нартайгаа уурлан хөөж хоёр хүн инээдтэйгээр гүгээд орхилоо. Дараа нь Беатрис Метусаг миний үдэшлэгт бас чи зохиож байгуулж өгч болох уу гэж асуухад Метус жаахан санаа зовсон ч тгий гэж зөвшөөрдөгөө.
Тэд хамтдаа хооллож Клаус түүнийг магтан бас баяр үнэхээр гайхалтай болсон. Гэхдээ нэг зүйл сонирн байна. Тэр хоол элгүүрийг чинь Зевсийг хаанаас олсон юм бэ гэж асуудаг. Метус түр бодоод эд бүгд миний нутагт байгаа найзууд дэлгээсэн зүйл шүү дээ гэж худал хэлв. Би тэр хоолыг бүгдийг нь ашиглажчихсан. Одоо үлдсэн зүйлсээ дэлгүүртээ зарж байгаа гэж хэлв. Тэд энэ тайлбарыг жаахан сонин гэж бодсон ч Метуса тийм л хүндэ гэж инээмсэглэн хүлээж авдаг. Аликс инээмсэглэн баяр дээр чинь үнэхээр сайхан харагдаж байсан шүү гэж хошигнов. Гэвч Метуса дотор шүнчин Аделинд анхаарал хандуулсан шүү дээ гэж бодов. Тэгээд тэд шүнжин газар тариалан сайжруулах талаар ярилцсанаа. Тэр өөрөө Метуса өрөөндөө байтал Петрс орж ирв. Тэр Петрсийг үдшилхийн тухай ярьж Метусын тэн тансаг тэрэг амттан хоол бүр салиуд буудна гэж мөрөөдөлтөөгөө тайлбарлана. Петрс энийгээ чи хизээ нэгэн цагт хүнтэй үерхэж байсныг гэж асуухад Метус ичингүүрэн үгүй би одоохондоо хэмт сэтгэл алдарч байгааг гэж хэлдэг. Гэтэл тэр Петрсийн гарт нэг жижигхэн цаас барьсныг анзаарав. Энэ юу вэ гэж асуухад охин нуугдахыг оролдов. Метус цаасыг авч үзэхэд дотор нь асуултууд бичээстэй байв. Хэн чамааг энэ бүхнийг асуухыг хүссэн юм бэ гэж Метус ширүүн дуугаар асуухад Петрс би хэлэхгүй гэж хэлдэг. Метрус хэрвээ хэлэхгүй бол би чиний үдшилтийг зохион байгуулахгүй шүү гэхэд охин айж Аликс ах надаар үнийг асуулгасан юм гэж хэлдэг. Тэгээд тэр нэмээд Тео бүр Клаус ах хүртэл надаар асуулах гэж байсан гэж инээлднэ. Метрус гайхан тэгээд тэд бүгд чамд мөнгө өгсөн үү гэж асуухад Петрс толгой дөхөв. Тийм ээ асуулт бүрийнхээ төлөө нэг алт өгсөн гэдгээс хэлдэг. Метуса энийг тэгвэл би чамд 2 алт өгье гэхэд дараагийн удаа намайг буруу ойлгуулж байгаарэ гэж хошигнож хэлээд Батисаг зөвшөөрлөө гэж баярлаж гүйж гардаг. Дараагийн өдөр нь бороо ороход шинжтэй байсан тул Метуса өнөөдөр үйлчлүүлэгч ирэхгүй байх гэж бодлоо. Гэхдээ би борооны шүхэр зарж болох юм байна шүү гэж бодож амжаад байтал гинт нэг шижигтэй дэлгүүрт орж ирэв. Метуса болгоомжлон зогсож байтал нэг охин араас нь орж ирэн зогс гэж хашгирлаа. Ир гинэт дайрч Метусаг сандран бэлтгэв. Гэвч охин маш хурдан хөдөрч түүнийг зэвсэггүй болгож чаддаг. Ир Метусагийн нэг хутаг авч би чамайг барьцааж авна гэж сүрдүүлэхэд Метуса хурдан гартаа байсан хамгаалалтын цахилгааныг цацаад ир нүд нь хорсож гүйж одвоо. Гэвч тэр хутгийг нь авч явсныг мэдээд Метуса хутга минь гэж гүйж араас нь хөв. Гинэт дээрээс нэгэн ном сумтай ир рүү сум харгаж өөр хідэн адал явдал гарч ирэв. Тэд бүгд нэлтэр ирийг барьж авдаг. Метуса баярлан та нар жинхэнэ адал явдал хайгч нар уу би та нарт нэг даалгавар өгөх гэсэн юм гэж хэлв. Тэд гайхан дэлгүүрийн эзэн бидэнд даалгавар өгөх нь гинэ гэж инээлдэв. Тэд бүгд дэлгүүр рүү норж ирээд өөрсдийгөө танилцуулав. Сэлэмчин Свен, Жадчин Спен, хүчтэй дажин Грит, ном харваж Элиса. Свен инээмсэглэн бидэнд ямар даалгавар өгөх гэж байна да хатагтай гэж асуухаа сүүлийн үед хотод шижигтэй хүмүүс ихсэж байгаа гэж Свен хэлв. Гэхдээ Метуса маш сайн бэлтгэлтэй байлаа. Тэд түүнээс яг ямар даалгавар өгөх гэж байна гэж асуухад Метуса би та нартай дараагийн ан хийхэд аялалд хамт явахыг хүсэж байна. Та нар миний хамгаалагч болж би адал явдалчны ажил хэрхэн явагдгийг харах гэсэн юм биш тайлбарлав. Тэр ингэж харснаар адал явдалчид хэрэгтэй бараа юу байж болохыг ойлгох гэж байв. Бүлэг нь хилцээд эцэст нь Метусагийн саналыг хүлээмжшөөрөхөөр шийддэг. Метуса энэ аялалаар би олон санднаа олж мөнгө хийж чадна гэж баярлаж бодоод багчны дэлгүүр рүү явж хэрэгтэй зүйлсээ бэлтлээ. Адал явдалчид аялалдаа гарахад Метусагийн хувцсыг хачин байсан тул бүгд гайхав. Тэд ой руу орж ангийн бэлтгэлээ хангаж эхэлвэ. Тэд завсарлага авч амрах үедээ Метуса та нарыг ажил хэрэгт явж байна гэж асуув. Тэд сүүлийн үед тайван байгаа болохоор бид ихэвчлэн жижиг даалгавар хийж байна. Тиймээс чи бидний ажиллагуулсанд баяртай байна гэж хэлдэг. Тэд ургамалт өгж шүн буудал байгуулж тэдний хийсэн ор маш энгийн байсан тул Метуса хэрвээ бороо орвол яах бол гэж бодоо шууд ухсардаг майхан гаргаж ирэв. Бүлгийнхэн гайхан эн чинь ид шидүү гэж уулга галтав. Охид шүл хийх гэж оролцсон ч Элиса би хоол хийхдээ муу шүү гэж хэлв. Тэд гал асаах гэж их зовж байтал Метуса би оролдож үзье гэж хэлэхэд шингэн түлш ба асаагч ашиглан шууд галыг асаав. Шүн Метуса надад тедэрхий их хоол байна гэж хэлээд тэдэнд Минотосын шүл хуваалцдаг. Тэд гайхалтай амттай гэж хэлээд бүгд баяртай байдаг. Свен энэ хоолыг чинь дээдсүүдэл бүр худалдаж авах байх, бүр цэрэг аринч хэрэгтэй байх шүү гэв. Метуса би жирийн хүмүүст хүртэлх боломжийн үнэтэй байхыг хүсэж байна гэж хэлэхэд бүгд сэтгэл нь хөдөлж баярлана. Шүн болох үед Метуса усанд орох гэж усны хувцас өмсөв. Гэтэл бусдын зочирд нь чи баг нүцгэн байна шүү дээ гэж өрлөв. Метуса өөрийгөө буруу ойлгуулснаа мэдээд ичээд инээв. Охид түүнийг усанд нь дагуулж явж харин хамт орохыг санал болгож чи сонин хүн юм а гэж татгалзав.
Дараагийн өдөр тэд ан хийж эхэлцгээлээ. Элиса ном сум шидсэн ч бай онсонгүй. Метуса холд байсан шувууг харж намайг оролдож үзье гэж хэлв. Свен тэрийг нь онож чадалгүй дээ. Модон саадаад байв. Гэвч Метуса зоригтойгоор номт буугаагаа чиглүүлнэ яг онж харавдаг. Бүгд гайхаж яаж ингэж чадаж байна гэж асуухад үнэндээ тэр өмнө нь хөлсний цэргийн бааз сургалт хийж байсан гэдгээ хэлдэг. Тэд буцах явцдаа Метуса ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болж хэсэг холтлоо. Гэвч тэр гинэд нэг зэрлэг гахаатай таалаа. Метуса зүхтаасан ч гахаа хойноос нөхөө. Цааш явах аргагүй болоход тэр бууга гаргаж хэд хэдэн удаа буулаа. Гахаа дайрч ирэх гэж байснаа унаж өгдөг. Бүлгийнхэн дуу чимээ сонсоо гүйж ирв. Метуса бууныхаа мөрийг нуухын тулд хурдан сум шидэж ном сумаар авлаа гэж хэлдэг. Тэд сая буу шиг дуу гарсан шүү дээ гэж гайхав. Метуса гэдэг чинь ер нь их сонин гэж бодоод илүү асуулгүй орхив. Хот руу буцсны дараа тэд амжилттай даалгавар дууссандаа баяртай байв. Грек асаагуур хүнийг асуухад Метуса ердөө нэг мөнгөн зоосны үнэтэй гэж хэлв. Охид үүнд гайхсан ч эрэгтэйчүүд хоол хийх бидний ажил биш шүү дээ гэж тоохгүй өнгөрөөдөг. Метуса дараа нь усны хувцастай сэтгүүл гаргаж ирэхэд бүгд зочирдсон. Эн чинь юу юм бэ гэж ойлов. Метуса миний нутагт хүмүүс ийм хувцастай амралтанд явах нь хэвийн зүйл шүү дээ гэж тайлбарладаг. Гэсэн ч бусд нь гэхдээ энэ оронд ингэж хувцлах нь зохимжгүй байх гэж зөвлөв. Бүх зүйл ойлгомжтой болсны дараа Метуса дахин хамтран ажлын дараа дахин аялалд гарыг гэж хэлэхэд Свен энэ сэтгүүлийг чинь авч болох уу гэхэд Грек түүнийг зэмлэж инээж баахан инээдтэй зүйл болж өндөрлөнө. Дэлгүүртээ буцааж ирэхэд Метуса адал явдалчтаас аяллаас олж мэдсэн бүх зүйлээ бодож би энэ бүхнийг ямар бараа хийж зарах вэ гэж төлөвлөж байв. Гэхдээ яаж илүү хурдан мөнгө олох вэ гэж бодсоор байлаа. Тэр сэтгүүлийг зарж болох тухай бодсон ч тэр муу санаа гэж шийддэг. Тэр дараа нь уран зураг урлагийн зүйл хийвэл яах бол гэж оролцсон ч өөрийгөө уран сайхны авьяасгүй гэдгээ ойлгов. Гэвч нэг санаа төрж тэр чулуун карьер руу очиод хөшөө хийх гэж оролддог. Тэр сэтгэлдээ нэг дүр төсөөлж телепатийн ашиглан бүтээхийг хүчээсэн ч анхны шөнөө аимшигтай муухай болжээ. Ядаж хоёр дахь үзье гэж бодож дахин оролцсон ч бүгд муухай болж дуусав. Эцэст нь тэр ядаж зараад үзье гэж шийддэг. Муу хөшөөнүүдэд дэлгүүртээ аваачив. Би урлагийн хичээлдээ илүү сайн байсан бол гэж харамсаж байтал гинэд нэгээр ирж эдгээр хөшөө үнэхээр аимшигтай юм. Тиймээс би муу ёрын сүнснүүдийг хол байлгахад амархан болох байх гэж хэлээд бүгдийг нь худалдаж авдаг. Метуса хөшөөнүүдийгээ зараад баярлах уу ичх үү гэдгээ мэдэхгүй хоёрдмоо сэтгэлтэй хоцорч үлднэ. Гэхдээ шампань маш сайн зарагдаж байлаа. Тэр одоо дараагийн алдартай бараагаа юу болох вэ гэж бодож байтал Себений нэртэй нэг охин дэлгүүрт орж ирэв. Метуса шууд түүнийг язгууртан гэдгийг ойлгов. Охин энэ зөв дэлгүүр мөн үү гэж асуухад гаднаа хаяггүй байсныг Метуса сайн ойлгов. Дэлгүүрээ нээснээс хойш хизээж хаяг өлгөөгүй байжээ. Сабина барааг сонирхоод явхдаа Метуса энэ охин яг гүн шиг сайхан юм дотроо бодов. Сабина шампунь болон бусад бүтээгдэхүүн авч алт өгөөд гарав. Гэтэл годомжид нэг сэжигтэй Сабинаг дагаж явахыг Метуса анзаарлаа. Хэрвээ тэр охинд муу зүйл тохиолдол миний дэлгүүрээр нэр хүн сүрнэ гэж бодоод зэвсгээ авч хойноос нь гүйв. Тэр Сабинаг барьж аваад нарийн годомж руу чирэв. Тэнд өөр 3 хүн хүлээж байв. Метуса хурч ирээ та нар юу хийж байна гэж хашгирахад тэд түүнийг тоосонгүй. Тэр эд нар хүн хулгайлдаг нөхдүүд байна гэж ойлгоо цахилгаан зөгтөг төхөөрөмжөөрөө гаргаж нэг эрийг зөхөв. Тэр газар дээрээ ухаан алдав. Бусд нь айж чи хинбэ гэж асуухад Метуса би бол илч гэж хэллээ. Гэтэл тэд бүгд гайхсан харсандаа ичээ цахилгааны илч гэж нэмж хэлээд чоконд оров. Дараа нь тэр цахилгаан буугаараа агаарт будаж ирчүүдийг айлгана. Тэд зүхтай гэж орилсон ч урдаас нь харуулууд гарч ирж бүгдийг нь байршлав. Тэгээд бид мэдлээ. Сабина үнэндээ л ханхугийн охин жинхэнэ гүнж байж таардаг. Метуса чимээгүй хон зүхтах гэж оролцсон ч нэг харуул захилгааны элчээ зогс гэж дуудав. Тэд бүгдийг нь харсан байжээ. Метуса захилгааны элч гэж өөрийгөө танилцуулсныг хамгаалагчид бүгд сонссон тул тэр маш их ичв. Хамгаалагч нар түүний хааны ордон руу урьж хаантай уулзууллаа. Хаан түүнийг захилгааны элч хэмээн хүндэтгэж угтав. Гэвч Метуса би элч бишээ зүгээр дэлгүүрийн эзэн хүн шүү дээ гэж засахыг оролцсон ч тэр болсон бүх үйл явдлыг тайлбарлаж хааны гэр бүлийг Сабинагийн аварсан чин сэтгэлээсээ талархна. Хаан Сабинаг ордноос нууцаар гарсанд уурсан Сабина би хүн хулгайлагчдыг барихад туссан шүү дээ. Тиймээс намайг өршөөх хэрэгтэй гэж хэлдэг. Ярианы дундуур Метуса хаанаас таны нүд муудаж байгаа юм шүү гэж асуугаад хаан тийм ээ жижигхэн бичиг уншихад хэцүү болж байгаа гэж хэллээ. Тэр томруулдаг шил хэрэгэлдэг гэж Метуса түүнд нүдний шил үзүүллээ.
Хаан шилээ зүүж үзээд бүх зүйл маш тод харагдаж байна гэж гайхаж баярлав. Тэр даруй засгийн түшмэд Сарт шилээ өгчруулахад тэр ч бас гайхан энэ манай хэрэглэж байсан бүхнээс илүү юм байна. Би тэтгэврт гарах гэж байснаас болох нь гэж хэлв. Хаан маш их баярлаж бусад бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн харууллав. Гэвч Метуса миний дэлгүүрт байгаа бүхнийг авч болно. Зөвхөн эмэгтэйг бол авахгүй шүү гэж хошигнсон бөгөөд хаан инээлээ. Харин дараа нь тэр чинь өөрийн гэсэн итгэлтэй хүн юм байна гэж ойлгодог. Дэлгүүрээ буцаж ирэхэд Метуса нүдний шилээ амжилттай зарсандаа баяртай байсан цахилгааны элч гэдэг нэр ирээдүйд асуудал болох гэж жоохон санаа зовно. Дараагийн өдөр нэг шижигтэй Нельсон нэртэй хүн дэлгүүрт ирж энэ дэлгүүрийг надад өг гэж тушаав. Метуса гайхан та хин юм бэ гэхэд би Альдер худалдааны компани захирал хаантай гэрээтэй том хүн шүү гэж бардамнан хэлдэг. Тэр дэлгүүрийн булаахыг оролцсон ч Метуса биеийн талаар түнштэйгээ ярилцсан маргааш иргэж хэлв. Метуса загтал бич түүнийг Сабинад өгөөд энийг Сарт хүргэж өгөөч гэж хүслээ. Сабина одоо дэлгүүрийн байнгын зочин болсон байв. Тэр Метуса ихч гэж дууддаг ба Метусагийн телевизийн санаандгүй олж харснаас хойш өдөр бүр ирж үздэг болсон байлаа. Метуса хүнд ч хэлж болохгүй шүү гэж анхааруулсан Япон хэл ойлгодгүй Сабина зориулн нэвтрүүлгийг нь орчуулга хийж өгдөг байв. Маргааш нь Нельсон эргэж ирж гэрээнд нь гарын үсэг зургийг шаардав. Сабина Метусагийн дэлгүүрийг булаах гэж байгааг ойлгоод гунигтай болов. Гэвч Нельсон түүнийг анзаарч хэрвээ чи ч бас ирвэл чамайг авч явж болно шүү гэж муухай инээдэг. Гэтэл яг тэр мөчөд Сар орж ирэв. Нельсон зочин төрийн канцлер энд юу хийж байгаа юм бэ гэж алмаар. Метуса түүнтэй найрсаграар мэдсэн Нельсоны бүрч их түгшээв. Метуса бүх нөхцөл байдлыг тайлбарлаад Сар уурн Нельсон Метуса бол хаантай хамтран ажилладаг хүн түүнд дахин асуудал гаргуулчийг хариуцлага хүлээнэ гэж анхааруулв. Тэр цааш нь хааны ордонд Альдер компаниг хэрэг дууссан хамтын ажиллагаагаа зогсоолоо гэж мэдэгдэв. Нельсон гайхаж яагаад гэхэд Сар чи хааны охиныг булааж авахаар оролцсон учраас гэлээ. Тэр үед Нельсон Сабиныг таньж тэр үнэхээр хааны охин болохыг ойлгодог. Нельсон зочирдон ичиж одоо хинч Метусагийн дэлгүүрээр оролдох ёсгүй гэж хэлээд Альдер компани захирлыг албан тушаалаас нь огцров. Сар буцаж очиод хаанд бүхнийг тайлагнав. Метуса Альдер компани хулгайч буруу хүмүүс байсан учраас хаанаас гомдлгүйгээр утгасан тэдэнд таалагдсан гэдгээ хэлдэг. Тэд Метуса хэрхэн асуудлыг шийдэнд нь биширч хаан түүнийг улам сонирхож эхэлнэ. Дэлгүүрээ Метуса Сабинатай хаан телевиз үзэж байтал үйлчлүүлэгч орж ирдэг. Сабина шоунд таслсан тулд уурлав. Харин Метуса борлуулж буй нүдний шил Сарын тусламжтайгаар сайн зарагдах болжээ. Гэнэт Елена гэдэг охин ирж тусамж хүсв. Тэр гэр бүлийнхэн жижигхэн ресторанд ажилладаг бөгөөд хоёр ажилтнтай бүгд энгийн байсан ч нэг том ресторан эзний хүү түүний ирэх оролдож тэрний дуртай дагалдагч Аналиг энэ хамгаалсан тул Еленагийн гэр бүлийн ресторантай хор хутгсан байдаг. Том рестораны эзэн тэдний ахмад ажилчдыг татаж эцэст нь брендийг нь эвдсэн учраас ресторан хэд хоног хаагдсан байв. Елена уйлж Метусагаас тусламж хүсдэг. Метуса зөвшөөрдөг. Ресторанд нэгтгэхээр болдог. Елена Метусаг бүх ажилчдаа танилцууллаа. Брендийн шинэ тоогоож авахыг хүсв. Гэхдээ Метуса чадварлаг тоогоож олоход хэцүү, харин өрсөлдөгч рестораныг өөрийнхөө ажилчдыг илгээж саал учруулах магадaltaй гэж хэлдэг. Метуса одоо багтайгаа ресторан нээгээрэй гэж зөвлөв. Гэвч брендийн гар нэвдэрсэн Анил дангаараа гал тоогоог удирдах туршлагагүй гэдгээ хэлдэг. Метуса итгэлтэйгээр гал тогоо нэгдэж яагаад сурагч нар жилээр сурдаг юм бэ гэж брэндээс асуув. Брэнд тэд чадварлаг тоогоочийг ажиглах хэрэгтэй чөлөө цагаараа л дадлага хийдэг учраас гэж хариулдаг. Метуса энэ арга маш удаан байна. Харин би шууд зааж хяналт тавих юм бол Елена Анил хурдан сайжирна гэж хэлв. Елена үүнийг боломж гэж харж Анилыг илүү ойртох боломж гэж үздэг. Брендийн үйлчилгээний хүмүүс дутмаг гэж бодсоор байтал Метуса би төлөвлөгөөтэй гэж бодлоо. Тэгээд Амайл хоолхийн тэрээр дээд зиндааны хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн гэж тайлбарлав. Олон тоогооч дуурайсан ч амжилтгүй байсан. Харин хөөрөгтэй тарсан мэдээлэлээр Амайл хоол одоо Еленагийн ресторанд боломжтой гэсэн яриа гарчээ. 7 хоногийн дараа рестораны эргэн нээгдэж найз нарынхаа тусламжтайгаар тогтмол үйлчлүүлэгчтэй болов. Тэд өндөр үн баян үйлчлүүлэгчид анхаарлаа төвлөрүүлж үйлчилгээнд адал явдал Грек ба Ислагийн ажилд авлаа. Тэд адал явдалд гардаг байдлаасаа өөрөөсөө ажиллахыг сонирхов. Гэнэт Элса Метусагаас гадна хэн нэгэн шижигтэй хүн байна гэж хэлв. Үүдний цонхоор өрсөлдөгч ресторан эзнийхээ харж байлаа. Метуса санаа зоволтгүй. Түүний өөрөө
бэрхшээл үүсгэхийг хүлээж түүнийг шижигтэнгээс өөртөө ямар ч асуудалгүйгээр ашиг олохоор төлөвлөвөө. Хэд хоногийн дараа бизнес зэгцэлж олон язгууртнууд дуршиж үзэхээр ирж эхэлдэг. Амай хоолны рестораны дүүрэн Метусаг санаа зовж байлаа. Учир нь бүх үйлчлүүлэгчийг нь багтааж чадахгүй байв. Тэр хил орчин мангасууд гарч хүргэлт хоцорч байгааг сонсон энэ ертөнцид ямар аюул байгааг бодлоо. Гинэд өрсөлдөгч рестораны эзэн болон хідэн хүн ирж Амайн хоолыг хуурайчилж мөнгө завших гэж байгаа гэж буруутгав. Тэр барооны баривчлах тушаа бараан баталгаа байхгүй гэж хэлв. Өрсөлдөгч эзэн Марселийн дуудаж гэрчийг мэдүүлэг өгөхөөр шаарддаг. Марсел хоолыг амсаж үзээд зочирдон хэн хийсэн юм бэ гэж асуудаг. Метуса Марсел руу ойртоход тэр уйлж эхлэв. Учир нь Марсел түүнд өөрийгөө заагаагүй хоолнуудыг зааж өөрийн багш нь гэж дууджээ. Метуса зөвхөн бүлгийн арга хэмжээнд хийх хоолнуудаа заасан ганц хүний зориулалттай хоолнуудыг заагаагүй гэж тайлбарладаг. Марсел гал тугааны туслахад бэлэн болов. Өрсөлдөгч эзэн ичсэн болж хаан болон Клаусийн гэр бүл ирж бүгдийг гайхуулв. Метуса барооны гэмтээс хүн өрсөлдөгч эзэн байж магад гэж үзээд тэрнийг бариуллаа. Апрецийн амжилттай болж ресторан онцгой болсон гэхдээ Элина Метусаг уурлжээ. Учир нь тэр Анилтай уулзуулах туслаагүй. Метуса хаанаас туслахыг асуухад баруун Анелийн гэр бүлдээ авч байгаа тулд асуудалгүй гэж хэлдэг. Метуса зөвхөн нэг алт олсон ч баяртай байлаа. Учир нь хөгжилтэй найзтай болсон юм. Тэр Колеттэй захиа илгээж Колетийн аав захиа орой ирсэнд гайхав. Мангасууд асуудал үүсгэж эхэлсэн. Метуса илүү олон тесрэг бөмбөг авсан тул бэрхшээлд оржээ. Тэрээр Баортын урилга аван адал явдалчдын ахлагчтай урилга явж өөр ертөнцийн туулаа авчирв. Ахлагч түүнийг сонин гэж бодов. Гэхдээ амсаж үзээд Метуса худалдаж болно гэж санал болгов. Бүгд сайхан цагийг өнгөрүүлдэг. Дэлгүүртээ Метуса Сэвэм Сэб зочилж санал авах сонирхолтой болов. Тэдэнд мөнгө хүрсэнгүй. Гэхдээ Метуса хямдхан санал болгож дараа нь илүү олон адал явдалчийг авчираарай гэж хэлдэг. Сар хаанд Метусагийн тухай тайлган хүргэжээ. Түүний гарал сонирхолтой гинэд гарч ирж сонин зүйлс язаарч байна. Гэхдээ хааны эсрэг санаа байхгүй тул сайн харьцаа хадгалах нь зөв гэж бодов. Метуса хаантай харилцаагаа зохицуулсны дараа тэд хил орчмын асуудлаас ярьж байлаа. Адал явдалчид ой дунд явж байхаа сэвдгэгч тэрэг олж харлаа. Сабина Метусагийн дэлгүүрийг зочилж хаанд яаралтай хүсэлт байгаа тул Метусагийн ордонд өрөв. Хаан ихлэхдээ айлтар эзэнт гүрэнд тэднийг үржил шимтэй газруудыг эзлэх гэж дайнд орохоор ирж байна гэж хэлжээ. Тэд тайлангаас айлтар эзэнт гүрэнд довтлох боломжгүй мэт харагдаж байсан тулд гайхав. Хаан Метусагийн Сабинаг аюулгүй газар өөр улс руу авч явах үүрэг өглөө. Эзэнт гүрний цэрэг хүчрээллийг ашиглан мангасуудыг хүртэл дуудаж байгааг хэлв. Гэхдээ мангасуудтай харилцах боломжгүй гэж бодож байв. Хаан цэрэгтэй нийслэлийн хамгаалуулахын тушаасан боловч цаг хүрэхгүй гэдэг санаа зовж Метуса Сабинаг хамгаалах үүрэг өгчээ. Метуса энэ хүсэлтийг татгалзан дэлгүүр нь түүний гэр бүгүүд аливаа үед хамгаалах хэрэгтэй гэж хэлв. Ордоос гарч явхдаа Метуса Сабинаг дэлхий рүү авч явахаар шийд гаргав. Метуса буцаад ордонд очиход сар дуудсан бөгөөд дайны зөвлөг өгөхөд уулзалтанд оржээ. Тэд Алекс байв. Аавынхаа төлөөлөгчөөр ирсэн командлагч дайсныг ирэх хугацааг тайлагнаж байгаад нэг илгээмж ирэв. Метуса эргэлзэж командлагчийг хамгаалж өсрөв. Тэр хүн буудсан ч Алекс суманд өртөв. Метуса буугаараа гал нээж дайсныг устгав. Бүгд зочирт Метусаг Алексийг шалгаж дараа удаа илүү сайн байхыг зөвлөв. Гэвч сар шархан амь насанд аюултай гэж харлаа. Метуса галзуу мэд инээж технологи хэд дэвшилтэд хэрэглэж болохгүй гэж бодсон ч бараг үхэх шахсан тул бүх хүчээ ашигласан эзэнт гүрэнд сургамж өгөхөөр шийдэв. Метуса гинэд далайн адал явдалчтай бааз дээр гарч ирж Александрыг авчирч өгөхөөр хүсв. Алекс эмнэлгийн анхаарлыг авч байхад Метуса ахлагчийн нөхцөл байдлыг нь тайлбарлаж тэдний бүлгийг эзэнт гүрэнтэй тэмцэхэд хөсөлгөхөд санал тавив. Мөн өөр ертөнцөөс ирсэн гэдгээ тайлбарлаж 40 мянган алт санал болгожээ. Гэвч ахлагч түүний түүхэнд итгэж чадалгүй татгалзав. Метуса нэгэнд машин жолоодож түүнийг дагаж гүйж байтал гинэд тусгаарлагдсан ертөнц рүү телепорт хийж ахлагч анх гайхсан ч эцэст нь итгэлтэй болов. Тэд холоос уймэн ажиж ямар нэгэн олсон зүйл дээр очин шалгав. Тэнд хэдэн хүн чулуу хөдөлгөж байгааг олж тэдний каравант гоблинуудын араас хөөгдөж байгаа талаар хэлдэг.
Бидний хүүхдүүд идэх аюултай тулд хэрвээ каравант гарч чадахгүй бол Метаус ба ахлагч чулууг хөдөлгөж өгөхөд тослов. Каравант нэвтэрч эхлэхэд гол гатлахад хүндрэлтэй тулд ахлагчийн мөнгө өгч караватыг хамгаалахыг санал болгожээ. Ахлагч зөвшөөрдөгөө. Тэд гоблинууд руу гал найв. Гэхдээ гоблинууд босож ирдэг. Метаус байнга буудаж байсан ч төдийлөн нөлөө үзүүлэхгүй байдаг. Харин ахлагч толгой руу буудсанд нь хангалттай устгаж байлаа. Ахлагч сум хязгаарлагдмал тул хэдхэн минутын туршилт дисэж чадах нь гэж бодов. Метаусыг телепорт ашиглах талаар ботсон боловч досгодыг орхихыг хүссэнгүй. Тэр санаа олж ахлагчийн шугамыг хамгаалах хооронд өөрөө телепорт хийв. Буцаж ирэхэд гал асааж гоблинуудыг холдуулж түүнчлэн олон галын бөмбөг дийлбэж үүмэн үсгэлээ. Дайсны мангасад өдөртөгч нь галын бөмбөг төртөж бүх гоблинуудыг устгаж досгодыг хүмүүс баярлаж эхэлнэ. Ахлагч Метаусыг бүх түүхийг үнэн гэдэгт итгэж Метаус ба түүний хүмүүс зэвсэг баазыг бэлдэж урам өгөх илтгэл тавив. Ахлагч түүнийг гайхаж гэхдээ энэ зөвхөн нэгэн ажлын зарлал байсан юм. Тэдний баатруудын бэлдсэн зэвсэг тоног төхөөрөмжөд Метаусын телепортыг хийж өөр ертөнц рүү шилжүүлвэ. Ордоос нэгэн илгээмж ирж хотын гадна 20,000 дайсны зэрэг ирсэн гэж мэдээгдэв. Хаан өөрсдийгөө хаалттай хамгаалах арга гэж бодов. Гэвч тэр үед хааны цэцэрлэгт Метаусын хүч ирсэн гэж харууллаа. Хаан баярлаж Метаусыг дайсныг өөрөө зохицуулна гэж хэлв. Хүчүүдийг хаалгах тус бүрд Хуан зэвсэг хүмүүсийг байрлуулж бэлдэв. Метаус хаалганы өмнө очиж хүмүүст би та нарыг хамгаална гэж тунгалдаг. Настай хүн Метаусыг таньж түүний галын илгээгч гэж бодож байсан тул хүмүүс түүнийг магтсан. Метаус хаалганы гадна гарахад дайснууд нь угтаж байсан бөгөөд тэдгээр нь тэрэг илгээж цаг авах гэж байна гэж бодов. Генерал нэг хүний хилэлцгээр илгээв. Гэхдээ Метаус снайпер буугаар нэг гал руу буудав. Дайсны цэрэг бууны үзэгдлийг анх удаа харж гайхав. Метаус хүмүүсийн хөдрүүнд буудсан. Метаус тайлагнаж мангасуудыг бүлэг бүртэн нэг хүн дагалдаж байгааг мэдэж өдөртөгчийг нь устгах тушаал өгчээ. Дайсны генерал паникэнд буюу манаралтанд ороход мангасуудын хяналтаа алдсандаа зочилд орно. Тэр бүх золиос хэрэггүй болсон гэж бодож мангасуудыг хүчээр дайсны цэргүүд рүү илгээдэг. Метаус дахин буудаж өдөртөгч болон мангасуудыг чиглүүлсэн хүмүүс рүү гал найв. Зарим цэргүүдийг устгаж үлдсэн бууж өгөхөөр болдог. 30% нь устсан тул үлдсэн дайснууд нь ухрах шийдвэр гаргана. Гэвч тэр үед Бевернүүдийн сүрэг ойртож ирж байлаа. Дайсны генерал сүрэг довтлохоогоо бэлдэж Вермер морьтнуудтай хот руу довтлохыг бодож байлаа. Гэвч түрээсийн цэргүүд агаарт буудах зэрэгтэй байсан тул тэднийг шууд устгав. Эзэд гүрний олон жилийн сургууль санхүүжилт нэг мөчөд устж генералын итгэл зөхрөлт автваа. Гэвч газар зэвчрч авраг эртний луу гарч ирэв. Хүн бүр гайхаж хаан яагаад эзэнт гүрэн гинэт довтлогоо эхлүүлсэн болоо. Мангасуудыг хэрхэн удирдсныг нь ойлгомжтой болов. Луу шууд довтлох гэж байхад Метаус утаа гаргаж дроны тусламжтайгаар луутай ярьж үзв. Луу сонсохгүй байж амьсгалж довтлов. Галаар Метаус телепорт хийж зогтов. Тэр хүмүүсийг гал нээхийг тушаал өгч лууг бүх талаас нь буудаж лууг гэмтэж эхэлсэн ч өөрийгөө хамгаалж цаад босгов. Амьсгалаа цэнэглэж довтлогоогоо Метаус руу дахин телепорт хийв. Тэд пуужин ашигласан ч саадыг гэмтэж чадаагүй тул Метаус санаа олж луу амьсгалаа гаргахын тулд саадыг буулгаж түүний амаар пуужин оруулж өөрөө аюулгүй газар телепорт хийв. Пуужин лууны шүдийг эвдэж гал нээж үржлүүлв. Луу ялагдахыг мэдээд зугтана. Метаус үүнийг дараа хааныг үлдээж лууны шүдийг ахлагчид бэлэглэв. Хотод ирэхэд бүх хүн түүнийг магтаж Метаусыг хаантай уулзаж ахлагчдад хаана байгааг асуух тэр хүмүүс нь аль хэдийнэ явсан гэв. Сибина гүнжээр Метаусыг сайн байгаад баярлав. Тэрээр бүх зүйл дууссаны дараа дэлгүүртээ босч ярин тэдэндээ Колеттээс аюулгүй байдал санаа зовхон захиа бичжээ. Сабина хааныг ирсэн захиа авчирч түүнийг шагнал ёслолд оролцохыг урьваа. Хаан дайнд тулалцсан тусалсан хүмүүсийг шагнаж Александр Метаусыг хамгаалсан ч тул бараанд цол хүртв. Метаус ээлж ирэхэд тэрээр хаанаас тусламж ирсэн хүмүүстэй 40,000 алт өгөхийг хүсв. Үүнээс төлөө бусад язгууртнууд алт өгч хаан сард аль болох ихийг өгөхийг тушаав. Метаус өөр хүсэлтэд хэлэхэд эзэнт гүрний иргэн болохыг хүсвэ. Хаан зөвшөөрч түүнийг 4-р ханхүүтэй титэн болгоо. Метаус бүх алтыг ахлагчид өгөхөөр тэр түүнд хадгалахыг нь хэлв. Учир нь лууны шүдээр нэгэн профессор худалдан авч хэрэглэхээр болжээ. Метаус бодож байлаа.
ахлагч баяжиж түрээслэгчийн ажилдаа буцах болов гэж ахлагч хэлэхдээ хэрвээ Метавос тусламж хэрэгтэй бол тэд үргэлж ирэх болно гэдгээ хэлдэг. Хаанд очиод Метавос албан ёсоор шинэ цолоо авч хаан Александрийн цолыг хүлээн авах санал болгов. Метавос татгалзаж баг зэрэг үймэн дэгдэв. Гэтэл Алекс гинэд ирж өөрөө цолыг нь хүлээн авч болно гэвэ. Метавос Колеттэй очиж түүнийг явсны дараа болсон үйл явдлыг ярьж өглөө. Метавос язгууртуу хүн болсон гэдгээ хэлэхэд Колет хүндэтгэлтэй хандсаж Метавос түнд санаа зовх хэрэггүй анх уулсан шигээл хэвээрэл байгаарэ гэж хэлдэг. Тэр дэлгүүрээ хааж нийслэлээс гарч өөрийнхөө газар руу нүүж олсон бүх мөнгөө авч амар тайван амьдрах боломжтой болдгоо. За ингээд түүх маань энд хүрээд дуслаа. Цаашдаа юу болсныг хинч мэдэхгүй. Метавос яаж ад шуухан ад жаргалтай амьдарч байгааг хинч мэдэхгүй билээ. Тэгээд та бүхэнд энэ аним таалагдаж байгавал таалагдаж байна үчээд залхуунууд нь тэ үсгээ бичээрэй. Та бүхэндээ би дуртай шүү. Andallen Eurolos тугарната муккашигдэрнэн Батрутны чөлтөн сигэвтэн цагийг зосон Сэлэн чакры кибер хүч буднэгэн Цэгцолэрнэн мөнхийн дайсан таймургүй көттэнгэр хүтэл чичэрнэн Шатач пүнөрөд харнуудны гэрж асан Тузааны талбарт мэдах хүч төсөрч дэлбэрнэн Сус нэртөр бүгдээрээ шата догорнэн Абесингун патри сүүчийн ахан мөрдэн